За би өгөл яран их төсөлтөвчлөө үжээд үзүүлсэн. хамгийн их төлөө үзүүлсэн 3 улс бол яхахгүй Ром, Британи, Монгол 3 юм. За. Түүхэнд хамгийн хүчрхэнж гэж хэлж байна. Дарсан уу? Бидний ойрын үеийг харж даршээ. Зооны ялгаатай. Тэсвэр цаг үед амьдарч ирсэн учраас Тугай. маш боломжгүй. Тэр би байгаагүй шүү. Ёо, даяа. Хоёрдугаар зууны ромчид үнэхээр тэр үеэс хол тасарсан гэмээр техник технологи. Өндөр түвшний зэвсэг. Тактикууд эзэмсэж байсан учраас бусад улс орнуудаас нэг төвшин илүү хүчтэйсэн гэж хэлж байна. Хүннүүчүүдээс өөр тэдний өдөөс хүн шиг саруулж шалхтааас үнэхээр байгаагүй. Сум бараг нэвтэрдгүй төгс уяг. Сумыг ойлгоход явуулчих нарийн хийцтэй бамбай. Мөн дайсны бамбайг нэвтцоодог шиддэг чадгээд. Ер нь тэр үеийн ромчуудын зэвсэг чит хэргэлдсэн юм шиг л дэвшилтэд байсан. Сая дурдсан шиддэг жадны талаар дэлгэрэнгүй ярил үзүүр нь хүчтэй жам нь хэврэг учраас нэг удаа шидгэ зориулагдсан. Өөрөөр хэлбэл шидсний дараа дайсан сугалж аваад ромчуудын өдөө шидэх боломжгүй гэсэн үг юм. Ромчуудын зэвсгийг зохиосон нэг үнэхээр суулгах хандлага байгааз. Дайны тактикийн үед хамгийн алдартай нь энэхүү байрлал. Бамбайгаар хаагаад жад аратгах нь. Энэ байрлалыг цөмөлж орох бараг л боломжгүй төгс хэмээр тактик бөгөөд ганцхан сул тал нь нэг тал руугаа чиглэсэн учраас бүслэлтэнд орчуул аюултай. За харин монголчуудын хувьд мэдээж Чингис хааны үе буюу 13 дугаар зууны монголчуудыг сонгож ирсэн. Тэд ромчуудын 400 жилийн турш үүлээ үзэж ажилласан газар нутгаас ч том газрыг эртөө 25 жилийн дотор хийсэн. Ихэнх хүмүүс монголчуудыг аимшигтэй хүчтэй зэрлэгүүд учраас дэлхийн талыг эзэлсэн гэж боддог. Гэхдээ мянга хүчтэй байлаа гэд өөрсдөөсөө хоёр дахин их зэргийг хүчээр ялах ямар ч боломжгүй. Тэд цэвэр арга ухаан, авиас чадвараар л үүнийг хийсэн. Монголчуудын дайны тактик болон зэвсэг зөвхөн монгол хүмүүс л зориулагдсан бөгөөд үнэхээр төгс гэдгээс өөр ямар ч үг зохиохгүй. Хамгийн алдартай тактик нэрээ л та. Энэ нь морь унсан харваачид бас бүртээ хүнд болон хөнгөн хоёр ширхэг номсон биендээ авчив. За ингэж шээ. Мөртөөгөө тавшин. Сайн насалтгүй харваа. Холын зайд хүнд номсон мараа. Ойрын зайд хөнгөн номсон мараа. 30 орчим метр ойртоод ирэхээрээ буцаа зогтно. Харин энэ үед дараагийн давалгаас сэлхээгээр солигдож мөн л тасралтгүй номсон харгасаар тэрхэж ирв. Энэ нь бараг л ямар ч сэргээ алдахгүйгээр дайсны цэргийг зөөлөх төгс арга гэдгээс гадна хамгийн гол нь дайсны цэргүүдийн зүрхийг өхүүлэх гэдэгт байгаа юм. Тэр сумбор ороод үйлөөсж яхад бас ядж хагаад хэдэн мянган барьж аваад дахиад ирчихвэл чам хийж таатах санагдахгүй. Бас монголчууд сумныхаа үзэр жижиг гаргасан. Энэ нь харанхуй маш том шүүлдэг юм байна. Мөн дайсны ойлгох зорилготой. Бас мартаж монголчууд дайснаа хийцээж бүрэн бүсэлдэхгүй бөгөөд заавал нэг зогтох зай гаргадаг. Энэ нь дайсны цэргүүдэд зогтох хүсэл төрүүлэх, сэтгэл санааг нь хоёртолох, горьдлогоог нь зүхтгэж ятгах, байрлалыг нь алтуулах зорилготой. Зүрх нөхсөн цэргүүдийн өрхөнд маш амархан ордог. Дайсны цэргүүд Монгол. Аян. Харин заримдаа төвчээр нь алдагдаж уурн хөрсөн дайснууд зүхтаж буй монголчуудыг хөөж эхэлдэг ба энэ нь жинхэнэ утгаараа монголчуудын өрхөнд орлоо л гэсэн үг юм. Бусад цэргүүдээс нь хангалттай салгаж холдуулсныхаа дараа Монголын их цэрэг бүсэлж аваад сайхан дундаа оруулж ягаад ганг банк хийнэ гэсэн үг. Энд төгс гэмээр тактикч энийг монголчуудаас өөр хийж чадах улс бараг л байхгүй. Учир нь морийг тэгж чадварлаг унана гэдэг. Мөн морь унангаа номсом хорно гэдэг тийм ч амар ажил бишээ. Монголчуудын имэйл хүртэл дөргөлт баг мэдрүүлдэг хийцтэй учраас бусад орнуудаас хамаагүй илүү давуу талтай, хамаагүй илүү туршлагатай байна. Сонсож байна та нар? Бас дээрээс нь монголчуудын ном сумын загснаас гаргаж авсан цавуугаар 18 сар орчим хатаач хийсэн түүхэнд хамгийн шилдэг ном сум гэж хэлж болно. Ихэнх ном сум 2-300 метрээс хэтэрдэггүй байхад монголчуудын ном сум бүхэл бүтэн 500 метрийн тусгалтайгаа оддоо. Иймээс 4-р зууны ром 13 дугаар зууны монголчууд хоёр тулалдсан бол монголчууд ямар ч хэрэгцээгүй ялна. Мэдээж мянга гаруй жилийн зөрүүтэй учраас цэргийн зөрүү, зэр зэвсгийн зөрүүж харахаас гадна хамгийн гол нь монголчуудын морин цэрэг бол тэр чигээрээ ромын контр гэж хэлж байна. Ромын жадтнуудын хамгийн том сул тал нь тэд удаан бөгөөд олон зүгрөө тулдаж чадахгүй. Харин монголчууд
Хурдан бөгөөд хүсвэл хизээж бүсэлж чадна. Мэдээж катапульт, баллиста гэх мэт янз бүрийн тамга үзэрнүүд байгаа ч гэсэн монголчууд ч гэсэн дутхгүй байгаа учраас нэг ярьсан. Дараагийнх нь Их Британи. Их Британи бол дэлхийн 26 гаруй хувийг эзэлсэн түүхэнд хамгийн том гүрэн. Гэхдээ ихэнх нь колониусууд багтаж байсан бөгөөд Монголоос ялгаатай нь голцоо цэргийн хүчээр биш. Худалдаа 8-ны нөлөөгөөр эзэлсэн гэж хэлж болно. 20 дугаар зуун учраас Британууд бүгд буутай. Буунууд нь 1000 орчим метрийн тусгалтай учраас энэ удаа монголчуудын номсон флексдэж чадахгүй. Гэхдээ ах Их Британий цэргүүд бамбаа байхгүй болохоор суман бор ойрол хэцүүдэж магадгүй. Гэхдээ л британчуудад их бүү холыг хардаг дуран гэд ерөн л тэгээд 700 жилийн зэрэгтэй штэ. Адаглаа албатгад британчууд монголчууд харин Ромын талаар Абэгүү бүх зүйлсийн судалсан байгаа нь ойлгомжтой. Ерөн би шаалтын нэг хүчлээ хийчихжээ. Бараг 1000 жилийн хөгжлийн зэрэгтэй 3 улсыг дайтуулж итэр. Өөр төнөө ойлгомжтой штэ. За яг ганц удаа. За бasta. Яг ганц удаа чившэлтэй. Өмнө нь бас 1000 жилийн хөгжлийн